2027 онд юу хийх вэ? Юу руу гол чиглэж одоо анхаарах вэ гэдэг тухай хэдүүлээ бас ярьж байна. За хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүнгээ нэг хараад цаашаа өргөжлүүлэх асуудлуудаа нэг зэгслэх гэдэг ийм одоо бас агуулга яригдж байна. За ялангуяа дөрөв хөтөлбөрийн хүнсний хувьсгалын хөтөлбөрийг бас дурдж оруулсан байна. Хүнсний хувьсгал 2 гэж одоо бас арай шинэ одоо зохион байгуулалтанд ороод явна гэж харж байгаа юм байна. Яам энэ дээр бас ямар нарийн тооцоолууд байна вэ? 4 хөтөлбөр гэж уулын тооцоод байгаа. Гэхдээ ингээ 3-ыг анхаарал нэгийг ингээд нэг тийм нэг айлын шовдор хөгжчихөл ингээл болгоод байна л да. Тэгээ одоо яг үндсэндээ явж та бүгдийн яриад байгаа малчтын гар дээр боддоор 20-30% хүүтэй одоо очдөг байсан зээлийг нь 6% болгож бууруулад энэ зуудын эрсдлийн эсрэг гар мухар байсан малчт маань өөрсдөө нэг хашаас харвчаа барих, худаг усаа гаргах, жижиг аж ахуй эрхлэх энэ боломжийг олгох хамгийн бодиттой хөтөлбөр юм байгаа юм. Тэгээ шадар сайдын ажлын алба байгаа юм болов уу? Ажлын чиг үүрэг юмнуудаа ерөнхийдөө ядаж энэ ч нэг одоо агуулга одоо оруулаад тусгахж болохгүй юм. Шинэ оршоо хөдөлгөөн гэдэг Монголын олон мянган малчид нэгдэж нийлээд 30 гаруй малчид нь зээлэндээ хамрагдаад хадлан тэжээлээ өөрсдөө бэлддэг болоод сайн олон туршлагууд бас байгаа л та. Та хэд маань яг энэ орон нутгаар энэ хоршоодуудаараа малчтаараа нэг яваад үзмээр байна. Энийг нэг улс төр талаас нь хараад байгаа юм. Яг үндсэндээ бодиттойгоор малчтад хөрөнгө оруулалтын боломж олгосон сайн туршлагуудын тухай ерөөсөө бас бид нэр ярихгүй бас байгаад байна. Энэ тухайн асуудлыг та хэд маань эргэж хараад түүнтэй холбогдлолтой заалт мэдээллүүдийг оруулмаар байна. Хэрвээ энэ шадар сайдын ажлын алба энэ ажлыг хийж чадахгүй бол мэргэжлийн яамда эртхэн өгөө. Уул нь энэ олон яамдуудын уялдаа холбоог хангаад ингээд шадар сайд хариуцаад Монгол банк нь орж ирээд ингээд энэ хөтөлбөрийг бусад хөтөлбөрөөс илүү өндөр түвшинд авч хэрэгжүүлнэ гэж бодож салбар дундын зохицуулт гэж харж одоо үндсэндээ тэнд байлгаж байгаа. Түнхээр болохгүй байгаа бол энийг ингээд чиглүүлээд яваа. 100 гаруй мянган одоо хоршоодууд байгуулагчсан, 30 мянган зээлээ авчихсан, дахиад 70 мянган одоо хоршоод зээлээ авах юм уу, хоршооноосоо болох юм уу гэд. Хуучин хоршоо, шинэ хоршоо гэдэг ийм ойлголтууд гарч ирээд ингээд бид нэр эхлүүлсэн ажлаа жилийн дотор 2 жилийн дотор ингээд үндсэндээ үр дүнг нь үзэхгүй яваад явах юм бол наадах чинь одоо болохгүй. Тооцоо судалгаагаа гаргаад энэ одоо хөтөлбөрийн үр шим боломж болохгүй байгаа юмнуудыг хил тод гаргаад ингээд зэгцлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 2027 оны энэ төлөвлөгөөнд шинэ оршоотой холбогдлолтой энэ сургалтын ажлуудыг зохион байгуулах, дундын оршоог дэмжих ийм агуулгуудыг тусгаагүй байна уу? Би дутуу хараад байна уу? Тэгээ энэ дээр та хэд маань нэг тайлбар өгөөд нэг шийдлээ эртхэн гаргаад хэдэн номер хариулах вэ? Эдгээр уцыг хариулъя. За хөдөө аж ахуйн салбар дээр өнгөрсөн жилүүдэд хэрэгжиж байгаа 4 том төсөл байгаа. Хүнсний хувьсгал, цагаан алт, автрын 4-р аян шинэ хоршоо. За энэ шинэ хоршооны төсөл бол яг одоо шадар сайдын ажлын албан дээр байгаа. Шадар сайдын ажлын албанаас бол энэ шинэ хоршоог цааш нь яаж одоо хөгжүүлэх үү, амь оруулах уу гэдэг тал дээр бол эхний төлөвлөгөөгөө гаргаад танилцуулаад ингэ явж байгаа. Шинэ хоршоонд олгосон 840 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн татаасанд хөдөө аж ахуйн сайдын багц дээрээс 75 тэрбум төгрөгийг одоо арилжааны банкудад бид олгоод ингэ явж байгаа. Энэ зээлийг цааш нь үргэлжлүүлэх асуудал бол улсын хурлаас хэрвээ шийдэж өгвөл явах бололцоотой гэдгийг бас хэлье. Нөгөө талдаа энэ шинэ хоршооны асуудал дээр хөдөө аж ахуйн яамч гэсэн бид одоо энэ малчтын мал аж ахуйн салбар руу хийх гэж байгаа энэ том зорилттой ажлынхаа хүрээнд ч гэсэн энэ хоршооны одоо хоршоо байгуулагдсан хоршоод дээр тулгуурлаж бас эхний алхмуудыг хийя гэд одоо 1100 гэдэг хөтөлбөрийг бас улс орон дээр танилцуулаад ингэ явж байгаа. Тэгээ үүнээс энэ зөвлөгөөнийг дуусгачаад 5 сарын 25-наас хойш байнгын хорооддоо ер нь танилцуулна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэр үеэр бас нэлээд юм тодорхой болох байхаа гэж ингэж бас бодож байна. Нөгөө талдаа энэ нэгэнт байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг бид энэ салбар дээр хэрэгжиж байгаа гадны энэ төсөл, зээл, тусламж энэ англи руу бас ингээ оруулаад цаашаа явах бололцоо бол бүрэн дүүрэн байна гэж ингэж бол харж байгаа. Энэ манай салбар дээр хэрэгжиж байгаа энэ төслүүдийн зарим нэг одоо зориултыг нь энэ хоршоо руугаа тулгуурлах, цаашид үргэлжлэх боломжийг нь бас нээж өгөх ийм бололцоо бол бас гарч ийн гэж ингэж бас харж байгаа. За хүнсний хувьсгал цагаан алт гэдэг энэ хоёр хөтөлбөр маань хүнсний хувьсгал бол их хурлын тогтоол
2022-оос 2026 он байгаа. Тэгээ энэ хугацаанд бас амжилттай хэрэгжиж 53 шинэ үйлдвэр 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үүнийгээ бид дараагийн алхам бол энэ хүнсний хувьсгал 2.0 гэдэг нь бол Евразиатай холбоотой бас л экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх нь энэ үйлдвэрүүдийн цаашдын хөгжилтэй улс орны экспортын орлоготой холбоотой юм а гэж үзэж дараагийн алхам нь байгаа гэж ингэж харж байгаа. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бол энэ хугацаа нь хэрэгжээд 2 жил болж байгаа. Бид энэ ноосны салбар дээр жишээ нь цагаан алтны хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүдээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг дотоодын хэрэгцээг хангах тэр нөгөө тендерийн хуулийн дээр захим дэлгүүр гэдгээс ахуулаад дотоодынхоо хэрэгцээг энэ үйлдвэрүүдээс хангах асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулаад шийдвэрийг гаргуулсан явж байгаа. Нөгөө талдаа ноолуурын үйлдвэр бол угаах самнах гэдэг энэ процесс 2 жил бас амжилттай хэрэгжээд ноолуурын экспорт ноолуураас орж ирж байгаа орлого нэмэгдэж байгаа. Дараагийн алхам бол бид эерх шатны асуудлыг бас энд гаргаж ирнэ гэсэн ийм бодолтой. За гангут гişүн тодруулъя. За эдрүүд сайдын эхлүүлж байгаа ажлуудыг бас дэмжиж байгаа. Сая бас зүүмсийн зөвлөгөө амжилттай бас болсон. Иргэд салбарынхан бас нэлээд мэдээллүүд авсан. За наривчлаад асуувал зөндөө олон зүйлүүд байна. За ямар ч тач энэ хөтөлбөрүүдэд өргөжлүүлэх тэгээд хооронд нь бас нэг ялгаад байхгүйгээр нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад явах тал дээр засгийн газар дээр сайдууд манаас анхаарад нэг чигийг гаргаж өгөөсэй гэдэг ийм хүсэлтэй байна. Энэ дээр бол үндсэндээ шинэ орчуутай холбогдлолтой 27 он төлөвлөсөн юм огт алгаа. Бид нэр 100 гаруй мянган үндсэндээ хошооны тухай ярьж байгаа шүү. Тийм. Энийг ихсэн анхаараарай гэдгийг хэлье. За Атрийн дөрөв цагаан алт гэдэг энэ дөрвөн хөтөлбөрийн 3 нь мөнгөн дүн байхгүй. Атрийн дөрөв болохоор мөнгөн дүнтэй 65 тэрбум гээд орсон байна. Энэ зарим нь мөнгөн дүнтэй, зарим нь мөнгөн дүнгүй бас байгаа нь ямар учир шалтгаан байна бэ гэдгийг бас асууя. За бэлчээр хамгаалал, хөрс хамгааллын чиглэлээр, болсон хүчний чиглэлээр, хөдөө аж ахуйн болсон хүчний чиглэлээр юу туссан байгаа вэ гэдэг. За эдгээр байцаа тэрүүлээ. За хөдөө аж ахуйн боловсон хүчний асуудал бол ганцхан газар тариалан биш. Ер нь нийтийн салбарын боловсон хүчний асуудал бол туйлын хүнд болцсон юм билээ. Тэгэхээр ер нь цаашдаа хөдөө аж ахуйн энэ бодлого, энэ сургуультайгаа эрдэм шинжилгээнийхээ байгууллагатай цогцоороо байж энэ бид нар боловсон хүчний асуудал ярихаас биш, сургууль нь өөр газар, эрдэм шинжилгээний хүрээл нь өөр газар байж энэ хөдөө аж ахуйн хөгжил гэж ярихад бол бас туйлын учир дутагдaltaй юм билээ гэдгийг би шулуухан хэлэх нь зөв бах. Нөгөө талдаа энэ цагаан алт хөтөлбөрийн үндэсний хэрэгжиж ирсэн энэ хөтөлбөрүүдийг хизээ яаж аль хүртэл явах вэ гэдгийг бид эхлээд тодорхой болгох ёстой. Салбарын энэ холбоодуудтайгаа бол энэ талаараа ярилцаад ер нь төрийн дэмжлэг аль хүрээ зогсох вэ гэдгийг хэдүүлээ тодорхой болгоё гэд. Ингээд ер нь бол аль хүрээд бид аль хүртэл дэмжиж ингээд зогсох юм бэ гэдгээ бол тодорхой болгосон. За төсөв санхүүгийн хувьд бол тэгээд эргээд бас төсөв яригдах үед бас тавих хэдийн хэмжээний юм тавих уу гэдэг. За гангут гişүн тодруулъя. За тэр саяын зүүмсийн зөвлгөөн дээрээс харж байхад 1100 хөтөлбөрийг бол үнэхээр дэмжиж илээ. Сайд бас энийг үнэхээр ажил болгоорой та. Тэгээ бас энэ хошооны бас зээлээр тоног төхөөрөмж нэлээд авчихсан байгаа малчтай хувьд. Өөр нь бол бас өөртөө адлан жижиглээд тариад бэлдэх бас харьцангуй бас боломжууд бас нээгдсэн байгаа. Зодын эрсдлийг бууруулах хамгийн зөв арга хэмжээ нь энэ болно гэдгийг бас онцлоод бас хэлье. Хөдөө аж ахуйн сургуулийн харьяа мал аж ахуйн эрдэмшлэгийн хүрээлэн дээр олон наст үрийг өсгөх чиглэлийн төслүүд бас нэлээд олон жилийн хугацаанд бас хийгдээд ингээд тодорхой үр дүнд гарчсан байгаа. Тэгээ энэ бас хөгжлийн төлөвлөгөөн дээр энэ бэлчээрийн ургамал тариалахтай холбогдлолтой бас энэ үр сортын чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлыг бас тусгасан байна. Тэгэхээр энэ эрдэмшлэгийн байгууллагынхаа бас ажилтаа албаа агч нартай өнгөрсөн 7 хоногт төрийн нарийн яамт бас уулзахад бас ярьж илээ. Тэгээ энийг бас тусгаж аваад ажилтаа бас хэрэгжүүлээсэ гэдгийг бас сануулж хэлэх гэсэн юм аа. За батчим гişүн